За та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. За энэ малчтын зээлтэй холбоотой асуудал дээр бид нар асуулт асуулж хариулт авах гэж байна. За яг нь ер нь бол манай малчт маань ерөөдөө нэг зээл аваад тэрийгээ бас нэг харьцангуй төлөөд явдаг. Зээлийн хувь хэмжээ бол хэвийн зээлийн хувь хэмжээ бол харьцангуй өндөр байдаг нь бол хариуцлагатай бас ухамсартай байгаа шинэ жилдээ одоо манай малчт. Тэгээ энд бол их сайхан талархалтай сайхан санагдаж байна. За хоёрдугаарт энэ шинэ оршин хөдөлгөөний талаар ганц нэг юм асууя. За шинэ оршин хөдөлгөөнийг одоо 2024 оны эхээр ерөнхийдөө нэлээд идэвхтэй эрчимжүүлж одоо бүх төрлийн албан агчдыг дайчлан орон нутагт ажилуулад шинэ оршоо байгуулах түүгээр дамжуулаад санхүүгийн үйлчлэг авахын боломжуудыг л нээсэн юм хөдөлгөөн. За 1.80 төгрөг төлөвлөсөн байна. За үүнээс 894 буюу одоо ойролцоогоор 900 орчим тэрбум төгрөг бол зарцуулагдчихэ. За цаана үлдсэн 100 орчим тэрбум төгрөг одоо яасан? Энэ дээр одоо Монгол банк хариулах боломж байна уу? Хэвээрээ үлдээд байгаа мó? Аль эсвэл өөр зүйлүүдэд зарцуулагдсан уу? Энэ талаар нэг хариулт авмаар байна. Хоёрдугаарт нь одоогоор зээлийн үлдэгдэлд 758 тэрбум гэдэг чинь нэг 150 орчим тэрбум төгрөг төлөгдөж байгаа юм шиг байна. Энэ шинэ оршин хөдөлгөөний авсан зээлээс энэ 150 тэрбум төгрөг одоо хаана байгаа вэ? Энийг буцаагаад эргэлтэнд оруулах юм уу? Одоо дахиад шинэ оршоонууд байгуулагдаад энэ одоо төлөгдсөн байгаа 150 тэрбум төгрөгөөс зээл авч болох юм уу гэдэг талаар бас нэг хариулт өгнө үү. За ер нь энэ Монгол банкнаас тавьж байгаа энэ мэдээлэл маань хөдөө аж ахуйн яамны мэдээлэлтэйгээ нэг адилхан байгаа юу? Энийг одоо хөдөө аж ахуйн яамнаас бас хүмүүсээс асуумаар байна. Бид нар 2025 онд энэ шинэ оршин хөдөлгөөний талаар мэдээлэл авч яхад тухайн хөдөө аж ахуйн сайд одоо өнөөдрийн тэргуун шадар сайд инквер сайдын өгсөн мэдээлэлтэй арай л зөрүүтэй мэдээлэл яваад байгаа юм шиг санагдаад байна. Энэ дээр нэг ойлголт өгөөч гэж. За 3 дугаарт энэ зээл олголтын зориулт байна. За үржлийн мал худалдан авч бойжуулах тал дээр 57% гэж. Хөдөө аж ахуйн түүхийд боловсруулах дээр нэг 10 орчим хувь, за махсуу 7 гэдэг. Үндсэндээ энэ нэг дээдлийн 3 төрлөөр 75% авсан байна гэж байна. Энийг яаж одоо шинжилж бодтойгоор дүгнж байгаа юм? Энэ одоо анх авах зээл авахдаа бичиж өгсөн тэр зээлийн мэдээллийн сангаас авч яана уу? Эсвэл одоо очиж За Монгол банк 17. Монгол банк хариулъя. За Мөнхбат гишүүний асуултад хариулъя. Хоршооны зээлийн үлдэгдэл нэг 100 орчим тэрбум төгрөг хайж байгаа гэж байна. Энэ дээр бол тухайн шинэ оршин хөтөлбөр маань 2024-25 онд хэрэгжиж дууссан. 2025 оны 12 сарын 31-ний байдлаар банкн дээр хүсэлтээ өрүүлээд зээл гарсан хэмжээ нь 900 тэрбум төгрөг. Тэгэхээр энэ бол ингээд засгийн газрын тогтоолт байсан. Мөн тухайн жилийн 12 сарын 31-ээр тасалбар болоод төсвийн тухай хууль бол өөрөө дуусгар болсонтой холбоотой төсвийн дэмжлэг нь буюу татаастай хэмжээ нь бол ингээд дууссан. Тэгэхээр яг 24-25 онд ингээд барилжааны банкн дээр судлагдаад хамжаад материалаа ирүүлээд гарсан хэмжээ нь 900 тэрбум. Буюу одоо нийт энэ хөтөлбөр бол нэг 90 орчим хувийн гүйцэтгэлтэй гарсан гэсэн үг. За малчны зээлийн төр чанартай холбоотой түрүүний танилцуулга бол малчны зээлийн чанарын танилцуулга. Энэ бол хоршооны зээл бол бас биш. Хоршооны зээл нь бол 24-25 онд олгогдоод энэ бол бас иргэн төлөлтийн нөгөө хөнгөлөлтөй нөхцөлтэй байсан учраас хамгийн анхны төлөлт бол энэ 2026 оны 4 сард игдсэн байна. Буюу одоо 2 сар гарны өмнө л анхны төлөлт игдсэн учраас яг энэ хоршооны зээлийн иргэн төлөлттэй холбоотой, зээлийн ангиллалтай холбоотой хэдэн хувийн чанартай ч нүү гэдэг статистик бол гарах болов. Энэ оны төгсгөл дараа онд л гарна гэсэн үг. За малчны зээлийн одоо хөнгөлөлтөй зээл дээр бол түрүүн ганхуулаг гишүүн бас асуужсэн. Энэ дээр бол бид хүмүүс хамгийн зээлийн хүү хамгийн өндөр боломж нь бол даатгал гэж үзэж байна. Юусе энэ үл яг даатгалын тогтолцоогоо боловсронгуй болоод малын индексжүүлсэн даатгалтаа 70-80%, 100% хамрагддаг болчих юм бол энэ зээлийн хүү бол дор хожих 3-4 бураад ердийн
нэлээд зэлтэйг ижлэхэн түвшинд бол очно. За газар бол 24 25 онд ингээд тус хуулаад дахиж бол сунгаагүй. Төсөв дээр юм тавиагүй. Төсвийн тухай хуулийн дээр. За. Хөдөөж юм. Мөнхөд гишүүний асуултанд хариулъя. 10. За мөнхөд гишүүний асуултанд хариулъя. Хүн сүнтэй хөнгөл дүрээ малч хүн газар гаргаж байгааш. Юун дээр за энэ малчтад олгосон энэ хошооны зээлийн мэдээллийг бол Монгол банк манай хоёр бол байнга бэндээдлээ нэгтгэхэд нэг ижил мэдээлэлтэй байгаа. Тэгэхээр зэрэг нөгөө гүйцэтгэлийн асуудал маань гол төлөв нөгөө арилжааны банкудаар байгаа. Арилжааны банкудаас болон Монгол банкнаас мэдээлэл бид нар харилцан солилцоод ерөөсөө яг нэг мэдээлэлтэй байгаа гэж хэлсэн.